Хай, хөвгөд цэцэрлэгт нь хүргэж өгье. Тэгээд цаашаагаа би өнөөдөр нэг танилыгаа буудлаас нь очиж аваад тэгээд эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Тэгээд эмнэлэг нь хотын нэлийн захт байдаг байхгүй юу? Тэгээд ойролцоо бодолд нь болгоцсон. Тэгсэн чинь бас нэлийн би ч ингээ хотын зах чинь нэрээ юм билүү гэж бодсоод жоохон хөдөөний гэдэгхгүй хотлаадлаа. Нэг тийм үгүй ер нь гэхдээ би ч айгу тийм хуучин хотхгүй юу? Ер нь хуучин Бээжин гэж нэрлэдэг. Хэдийгээр ингээл хотын төвд нь сүүлийн үеийн технологийн ганган шилэн байрлалууд аюул олон байдаг хэрнээ. Яг ингээд хуучны эртний соёл дурсгал бүхий одоо барилга байгууламжууд хаяандаа зэрэгцээд үйждэг. Тэр нь бас Бээжин гэлүү юм сонирхолтой харагдуулаад идэв. За гэлс нүр амаа будчаад хүүхэд цэцэрлэгээс нь авъя. Яа тэгвэл нөгөө зарим аав нарт нь хүрхэн харагдах хэрэгтэй байна гэдэг байхгүй юу? Хотлаа өнөөдөр тусгаар тогтнолын баяр өдрийг тохиолдуулаад Бээжин дэх Монгол элчин дээр хүлээн авалттай байхгүй юу? Өнөөдөр 11 сарын 29 ч гэсэн яг 26-ны тусгаар тогтнолынхаа өдрийг тохиолдуулан энэ хүлээн авалтыг хийж байгаа. Тэгээд мөн Монгол улсыг төлөөлөн Хятадд суух элчин сайд солигдож шинэ элчин сайд ирсэн байгаа гэсэн. Монголчууд бидний эрхэмлэн хүндэтгэж тэмдэглэдэг тусгаар тогтнолын баяр өдөр нь анх 1924 оны 11 сарын 26-нд бүгд найрамдах улсаа тунхаглаж анх дугаар үндсэн хуулиа баталсан өдөр байдаг. За ингэсгээд оройтолгүй харьцгаая. Бас иймэрдүү оройн хүлээн авалтанд яг хүүхдтэй ирэх жоохон тохиромжгүй байдгийн. Гэхдээ яг уу Бээжинд угаасаа амьдарч ажилладаг монголчууд айгүй цөөхөн штэ. Гэхдээ иймэрдүү хүлээн авалт ч юм уу ийм үеүүдэд айгүй ололцсон байдгийг. Өнөөдөр нөхөр маань ажилд орсон штэ. Бас л нэг автомат жолоодлогын салбарын Хятад компанид автомат жолоодлогын инженерээр орсон. Бас нэлээд олон хоногийн өмнө офер аваад тэгээд шийдсэн байсан ч гэсэн нөгөө нэг энд чинь бас гадаадууд ажиллаа солино гэдэг чинь бас айгүй хүлээлттэй асуудал болох гэдэг байхгүй юу? Өмнөх ажилласаа хөлмөрийн гэрээгээ цуцлаад ингээд ажлын үнэмлэхээ болон ингээд оршин суух муухай бүгдийг цуцлуулаад дараагийнхын шинэ газартаа очиод бүгдийн шинээр нээлгэх энэ үедээ ажиллах боломжгүй байх зэрэгээр бас ингээд хүлээлгээд энэ тэгжгээд саяхан орж байгаа. Ажлын газар нь бас гэрээс нэг холгүй нэг 5 км л дотор. Ер нь Бээжин шиг юм том хотод 5 км-ийн ажлын байртай байна гэдэг чинь баг хаяандаа байна гэсэн үг байхгүй юу? Гэхдээ өмнөх ажил нь 1 км-ийн зайтайсан за бүр амир нийтэд дандаа алхаа орчдөг. Тэгээд цалин нь болохоор бас өмнөх ажилласаа нэг их нэмэгдэж чадаагүй гэсэн. Ер нь гар дээр 20 хэдэн мянга ер нь нэг 10 сая гарна төгрөгөл байдаг. За бай. Хай. Йоо намайг нөгөө хэрэгэлдэг нүрийнхээ юмнуудыг хуваалцаарай гэд нэг хэдэн хүсэлт ирээд тэгээд би энийг танилцуулъя гэж бодсон. Гэтэ нэрээ жинхнээсээ надад үзүүлэх юм үнэхээр байхгүй шүү. За тэгээд би ерөөсөө үзүүлэх ч гэсэн бодлого байд. Угаасаа үзүүлэх юм байхгүй юм чи юугаа үзүүлэх юм хамгийн гол нь. Тэгээд ялцчгүй үзүүлээрэй гэд би тэгээд үзүүлэе гэж бодлоо. За би ер нь нүрэндээ огч юм хэрэглэдэггүй юм. Өглөө нүрээ угаачаад нэг юм одоо нүрний тоник юм уу?
Эсвэл сүүн шингээ хоёр айл нэгийг түрхэд нүрээ жоохон чийгшүүлээд тэгчдیں۔ Тэгэл болоо. Тэгээ тэр гадуур гаргах ч юм уу эсвэл нүр амаа бодох болвол бас би энэ тоник сүүн шингээ хоёрыг хойлыг хамтд нь хэрэгэлдэггүй юм. Тэгэхээр ингээд амар их юм нүр түрхэд нүрэндээ юм түрхсэн юм шиг санагдаад тийм. Тийм болохоор нэг бол ингээд энэ тоник нэг бол сүүн шингээ айл нэг түрхэд тэгээд энэ нэг одоо юу лээ бисэл праймер нэлээ тэр энэ зөөр хиттэй нэг брэнд тэгээд энэс түрхэд тэгээд крем түрхэд тэгэл болчихсон. Тэгээд энийг болохоор би хамаад нэгч өгсөн. Намайг нэг гадуур гарахтаа нүрээ нарны тус түрхчигээд би ер нь нарны тусагт түрхэхгүйсэн. Тэгээд энийг хаяндаа түрхтیں۔ Энийг түрхчээр бас энийг түрхэх хэрэгтэй бол энэ хоёр хоёулаа түрхэхээр нүрэн дээр амар их юм түрхсэн юм шиг санагдаад идэв болохоор ээлжлэл түрхчтэй. Ер нь миний арсны онцлог юм байл гэсэн жоохон илүүдэлж идэв болохоор ч тэр амар ингээд тос ихтэй нүрэн дээр тэгээд нэг тослог үшгэрнэ ийм гаднаас ийм тос ч юм уу ийм нүрний бүтээгдэхүүн хүлээж авах тийм дуртай байдаггүй юм. Тийм болохоор ер нь айгүй баг хэрэгэлдэг. Тэгээд их хэрэглэхээр угаасаа нүрэн чингэхгүй ч юм уу сантиметрээр хэрэглэдэг тийм. Тэгээд надад үнэхээр хүзүүлэх гэсэн ч хүзүүлэх юм бол энэ нэг Япон Muji гэх брендийн чийгшүүлэгч. Тэгээд энийг болохоор бас би дангаар нүрээ угаачаад зүгээр чийгшүүлгээл түрхчтэй. Ус мусанд орсны дараа айтайхан өнгө үнэг болохоор энэ амар зүгээр дээ. Тэгээд ер нь бол бараг хэлээд ах юм ингээл тасаад энэ гурав болохоор нэг хэттэй нэг проя гэдэг сүүлийн үед л бас нэг гараад би ерөөсөө нүр аманд өвдөө юм ерөөсөө огт хэрэглэхгүй юм. Хамгийн гол нь нэг аваад авах боломж нь жоохгүй байсан ч гэсэн нэг хайхтар үнэтэй хямд хоёрын хооронд нэг зүрх үзүүлээд байгаа юм шиг санагддаггүй ш. Тэгээд нэг ер нь оюутны төвшөнд л юмнуудаа авчихсан. Тэгээд энэ хэцэд нүрний гой сайхны брэнд надад бас нэг хайхтар үр дүнтэй гэж санагддаггүй. Тэгээд бас үр дүнгууд санагддаггүй. Гэтэ мэдээд үнэтэйнүүд амар гоё гэж хэлдэг юм байлээ. Гэтэ энэ нэг энгийн төвшөнд бол тэгээд ямар ч их нүр ингээ хуураш болчихгүйхэн шиг багтлалаа шүү дээ. Тэгээд бас хэрэгэлдэг юм маск болохоор юм ер нь олон ширхэгтэй маск тэгэл үүнийг харж байгаа боломжтой навчт юм дөө. Тэгээд их өдөр болгон ерөөсөө маск тавьдаг юм би усанд орж гарч ирэхээр нэг 2-3 хоногтой байдаг. За тэгээд байнга хөшөөтэй ер нь хулаарцсан би бараг 7 хоногтой ганц л маск нэг табл тавьдаг байх унах юм. Тэгээд өөр нэг танилцуулаад байх юм бол энэ болохоор зүгээр нүрээ цэвэрлэхтэй арчичтэй хүн чингээж гээд энэ болохоор энгийн тоник бас нэг гоё ч биш муу ч зүгээр энгийн л байж лээ. Нүрээ цэвэрлэх гэх. Өнөөдөр би нүрэндээ крем түрхэд тэгээд контур тавьсан. Ер нь би өдөр тутамдаа гадуур гарах бол гадуур нэг их гарахгүй зүгээр гэр зур явах бол нүрээ бодохгүй юм. Зүгээр гадуур гарах болохоор хөвчлэн крем тавиад тэгээд контур тавьчихдаг. Тэгээд өөр нэг боддоггүй юм. Тэгээ манай нэг найз охин бол намайг заавал нарны тас түрхчээрээ. Нарны тас бол аюу хэрэгтэй гэдэг хэлсэн. Тэгээ би ер нь бараг л яг өөртөө зориулж нарны тас авч байгаагүй. Зүгээр ээж мэжийн дуусгаж байгаа нарны тас. Өсөл өөртөө таалагдаагүй тэрийг надад өгөөд идэв. Тэгээ тэрийг би нэг хэрэгсэн ч хэрэглээгүй ч хоёр оронд. Арсандаа ер нь хамгийн анхаардаггүй, тоодоггүй тийм л хүн байх таа. Тэгээд би унтахтаа бас аяг буруу унтдаг юм билээ. Би унтахтаа ингээд дэрэн дээр нүрээ тавиад ингээд амар ингээд нүрээ өрчөөл гэж ингэж унтдаг. Тэгээд ингээд өглөөс ирэнгүүт энчиминч ингээд нүрний зураг энчиминч ингээд дэрний ингээд зураас мураас ингээд хуниралцсан ингээд унтсан. Тиймэрдүү болцсон бид хэмээ үссэн. Тэгээд ер нь гэхдээ одоос 30 гарсан юм чи харсандаа анхаарах хэрэгтэй юм шиг байгаамаа. Нарны тас бол байнга түрхэх хэрэгтэй гэсэн. Тэгэл буудагны өмнө бол base primer л тий. Тэрийг бас түрхэх хэрэгтэй гэсэн. Тэгэл өөр яхаа хэлээд. Тэгээд ер нь за яг гэсэн бэ. Миний арсыг би нэг найз охинтой хамт Монголд дэлгүүр хэсэг явж байгаа нэг онцлуулж ирсэн. Холимог арстай гэжсэн. Тэгээд арсны асуудал гэвэл ер нь яг цаг агаарын байдалтай холбогдоод идэв. Жохон ингээд хүд уйлралд арай жоох ингээд хуурайчдیں۔ Тэгээ халуун уйлралт бол будаг тосмост хүрхэх шаардлагагүй за. Гү түрхэж болохгүй юм чи угаасаа ингээд амар юм чиглэг байгаа тахлаа. Ингээд баг хүс гараад тахлаар чи тос тавьсан ч гэсэн тэр чинь ингээд урсаалга болчих шээ.
Ер нь гэхдээ бас сургууль солиод төгсөөл ажил төрөлттэй болоод мөнгө төгрөгтэй болохоор гоё юм хэрэглэдэг болох лоо. Ер нь хэрэглэдэг болно гэж одоохондоо хэлж байна. Тэгээд нэг амар үзүүлээд гайхуулаад байхаарч тийм бусдад зөвлөгөө болох хэмжээд гоо сайхны одоо зүйлсгүй тэгээд дээрэс нь мэдээлэл өөрөө их хүмүүс хэрэглэдэггүй. Тийм болохоор үнэхээр бүр орчин болтгоо юм байна. Хаяа хүүтэн үйлрэлт ингээд арьс жоох ингээд юу ятсан байгаад мэдрэгддэг. Жохон хуурайш гадаа. Тэрнээс бусдад бол ер нь арьсны минь ноцлог нэг тийм айхтар гадны юм ингээд шингээж авдаггүй юм шиг үү. Тэр тусмаа би бие бол бүр огт тосолж баг үзээчгүй. Зүгээр нэг гоё үнэртэй тос мос гэл найз охтуудынхаа тосыг ганц нэг түрхчихэл байсан баг. Тэгэхээр ингээд юусоо шингэхгүй ингээд гач ингээд ус болоод гулсаад байгаа юм шиг нэг тийм тэл бие тослоод унтвал баг орноос альтрах юм шиг санагдаад. Ерөөсөө арьсан чингэж өгдөх болохоор ер нь бие бол ерөөсөө огт тосолж байгаагүй. Их тосолдгүй юм. За, ер нь бол их хвчлэн би 3 хүү завруулж хайдیں۔ Тэгээд болчдөг. Гэтэ миний арьс одоо ингээ камерт болохоор арай гайгүй харагдаад байх шиг тэгэхээр зүгээр ингээл байдаг л. Гоёч биш мөхөж биш нэг ингээл байх. Би ер нь их хвчлийн нүрээ ингээд арилгах чад. Хайн давгаадгийн хайн давсахаараа зүгээр тоник түрхээс эсвэл сүүн шингэж юм уу? Тэгэл хамтчихдээ. За тэгээд намайг юу хэрэглэдэг вэ? Харуулаарай, танилцуулаарай гэдгийгсэн биж одоо танилцуулсны дараа юу ч хэрэглэдэггүй юм байна шүү дээ. За, бай бай.